За өмнө аймагт тийм сүү даргагийн хөтөлбөр хэрэгждэг юм байна. Аймынхаа юм фермер гэдэг дэлгүүртэй гэрээ хийдэг юм да яа тийм. За орё. Энэ дэвтэр дээр нь бичил хийдэг юм уу хчээ? За. Чим хийдэг юм байна. За тгий. Энд ч одоо хідээс хэдэн настай хүүхдэд өгдөө? Сүүтаас байгаас хөгжим бэрхшээлтэй ихэр хүүхдүүд. За ямар гоё. Аймагаас одоо өгж ийн гэсэн үг үү те? Аймагаас өгж ийн гэсэн үг те хүүхдүүдтэй. Зөв. 4 сараас эхлээ 12 сар хүртэл сүү тарга өгдөг байх нэ. Үнэгүй хүүхдүүд. Гоё юм байна. Гоё хөдөөч хөргүүрт сүүнүүдээ ингээд том савнд хадгалчт юм байна. Тэгээд хүүхдүүд өөрсдөө дэвтэртэй одоо бид нар бас 4 цагийн ирж байгаа болохоор сүү тарга нэлээд дундарсан байна. Тэгээд ингээд хүүхдүүд нь дэвтрээ аваад өөрсдийнхөө саваа цэвэрхэн саваа аваад авчираад тэгээд авчт юм байна. За таны цэгэлснүүдээр гар үсэг зурчлаа. Таргных нь гэсэн үг. За. 4 удаа зурвал нэг чинь 7 хоногор өвчдөг гэсэн үг юм. 4 удаа 7 хоног. Тийм гоё юм байна. Нэг ламгийн мөвтө 500 г, 600 г хараад өгөн. Тэгээд сарын хэрэглээ болохоор юу ахгүй. 2 литр 500 г хараад тэгээд Монгол нэрний болохоор 1450 бод. Тэгээд энэс гадна сүү тарга авахгүй л тэгээд өөдөө хүн оролцож авч байна. За манай ангийн даргын компани шүү дээ. Нэрийг хараад мэдлээ. Харин тэ нэг саяхан нөгөө төгсөлтийн групп дээр манай хөнгөн шагаач нэг гоё шагнал аваа зураг авах болсон сүү тарга мар гэд яригадаад байсан. Тийм биш үү манай ангийн дарга чинь мундаг компани байгуулсан сүү тарга хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа юм байна шүү. Мундаг байх шүү мөнгөн шагаа. За ингээд өөртөө гой саваа цэвэрхэн бэлдэж ирээд авдаг баг.